За лабораторийн ажил номер 12 туслын аргаар шиглийн гадар тасаллыг хугацаатыг тодорхойлох ажлыг тайлбарлая. За энэ ажил хэрэглэгдэх багж нь хуваар бүхий гуулсан хоолой мөн шиглийн гадар тасаллыг хугацаанд бэлэгдэж байгаа шигнүүд нөгөөх нь бэлэгдэхгүй байгаа шигнүүд байна. За ажил хийх дарааллыг тайлбарлая. Жишээлбэл бид нар тодорхой зураас таргалзах туслын тоог тоолно. Тэгэхээр бид нар эхлээд гэлцрээ дээр тоолно. Дараа нь бид гадар тасаллыг хугацаанд бэлэгдэж байгаа усан дээр тодорхой зураас таргалзах туслын тоог тоолно. Тэгээд 5 зураас дээр 10 зураас дээр гих үдштэй тус бүрдээр нь 3 удаа хэмжилтийг хийнэ. Тоог 5 зураас дээр 10 зураас дээр хэмжээд 5 дугаар товёогоор шигрийн гадар тасаллыг хугацаатыг тооцоолно. Тэгэхээр бид нар бэлэгдэхгүй байгаа хугацаатын гэлцрийн хувьд альфа нэгийг бодлоо ромыг гэлцрийн нэртийг тавиад L2 туслын тоогоо тавиад ро2 усныхаа нэртийг тавиад L1 гэлцрийн туслын тоог тавиад альфа 2 нь усны гадар тасаллыг хугацаанд бэлэгдэж байгаа. E5-д орлуулаад бид нар гэлцрийн гадар тасаллыг хугацаатыг олно гэсэн. За тэгээ E5-д тавьж олцоод дуудчийг болоод ацлууд болон харьцангуй ардаг тооцоолж болно.